Тэгэхээр өнөөдрийн хуралд бол ГАУ-ыг ерөнхийлөгч оролцох байсан боловч сонгуульд нэр дэвшигтэй холбогдуулаад хэвлэл мэдээлэл олон нийтэд бас гарч болохгүй юм байна. Та бүгд оролцоорой гэдэг байр суурьаа бол илэрхийлсэн. Тэгэхээр оюутны холбоо оны өмнө хуралдаж байхад хоёр зүйлийн талаар бид нар ярьж ирсэн. Монголын оюутны холбооны чуулган он гараад 1 сард хийгдэх байгаа. Яг ингээд хоолны 2 жилээрээ хөөвлөө. Гэтэл улс төрийн сонгуульд өгөөд ирэхээр Монголын оюутны холбооны чуулга уулзалтын хувьд асуудал улс төрчсөн байдлаар хандвал яах вэ? Оюутан залуучуудыг 2-3 хагаралдуулаад залуу хүмүүсийг нэг үзхийн байлгасан ийм нийгмийн төлөвчнийг бид хүсэхгүй байна. Ямар зарчим барих вэ? Нэгдүгээр асуудал. Хоёрт хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслэр хөдөө орон нутагт хаан уул дүүрэгт хаана жилээ гаавыг даргаыг нэр дэвшнэ гэдэг зүйл гарч ирж байсан учраас бид нэр асууж ирсэн. Хэрвээ та нэр дэвших юм бол бас оюутны байгууллагын ажлыг яах вэ гэдэг байр суурь гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол хэрвээ нэр дэвших асуудал нь тухайн үед бол тодорхой биш байсан. Одоо бол Монгол Ардын намаас Сүхбаатар дүүрэгт оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Сангийн дэд сайдаар ажиллаж байгаа гаавыг даргын хувьд бол Сүхбаатар дүүрэгт нэр дэвшгээр болсон. Ер нь энэ 70 жилийн түүхтээ энэ оюутны байгууллагыг улс төржүүлэхгүй байх, залуучуудыг нийгэмд талцуулахгүй байх, оюутны байгууллагыг улс төрийн байгууллага гэд хардаг энэ харах хандлагыг өөрчлөх үүднээс сонгуулийн энэ хугацаанд нэр дэвшин тодорхой болсон учраас одоо оюутны байгууллагын ерөнхийлөгч гэдэг яг үүрэгт ажилласаа өөрийн хүсэлтээр түтгэлцэж байгаа. Энэ өдрөөс эхлээд одоо оюутны байгууллагын одоо улс төрийн сонгуул дуустал оюутны байгууллагын удирдлагаар хангах үйл ажиллагааг Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Батбаяр одоо хэрэгжүүлэн гүйцэтгэж ажилланаа. Ер нь энэ удаагийн хэвлэлийн баг хурлаар Монголын оюутны холбоо аль нэг нам улс төрийн хүчин эвсэл хэн нэгэн нэр дэвшигчд Монголын оюутны холбоо үйлчлэхгүй. Улс төрийн энэ үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг албан ёсоор бас байр суурьаа илэрхийлж мэдэгдэж байгаа гэдгийг та бүхэн бас хүлээж аваарай.